Улсын хурлын дарга жил бүрийн 10 дугаар сарын эхний 7 хоногт тохиодог олон улсын ахмадын өдөр болон сар шинийн баярын өмнөхөн ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улсын хурлын дэд дарга Баярцогт инх болд. Улсын хурлын хамгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар нар Монгол улсын хууль тогтоох байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэврт гарсан ахмадуудад өнөөдөр төрийн ордон хүндэтгэл үзүүлж сар шинийн бэлэг гардууллаа. Улсын хурлын хамгийн газрын хилтэс албадын дарга Эрфрент мэрэгжүүлтэн аж ахуйн үйлчлэгээний хилтэст ажиллаж байсан 53 ахмадтайгаас өнөөдрийн арга хэмжээнд 40 гаруй ахмад ирсэн юм а. Улсын хурлын дэд дарга Баярцогт ахмадуудтай мэндчилгээ төвшүүлж 2012 оны улсын хурлын сонгуулиар эмхтэн байгуулагдсан улсын хурлын үйл ажиллагааны талаар товч танилцуулсан. Тэрээр жил бүр улсын хурлын дарга ахмадууд 2 удаа хүлээн авдаг уламжлалтай өнгөрөх 10 дугаар сарын 1-нд олон улсын ахмадын баярын өдрөөр улсын хурлын даргын хуулд та бүгдтэй олцсон. Энэ удаагийн улсын хурал 3 бүлэг 3 дэд даргатай улсын хурлын даргын хуулд улсын хурлын дэд дарга цогноор эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдөр хүрэлцээрч чадсангүй. Гэхдээ та бүгдд тий ялгуусан хэмээгч усан могой жилийн сар шинийн баярын мэндчилгээ төвшүүлсэнийг уламжилж байна хэмээсэн юм а. Улсын хурлын дэд даргын хуулд ахмадуудтай баяр хүргэж хэлсэн үгэндээ өнгөрч буй баясгалан тэмэх усан луу жил ээливэлээ өгсөн сайхан жил боллоо. Ялангуяа манай улсын газар тариалангийн салбарт их амжилттай жил байлаа. Эрж буй могой жилигч аятай сайхан жил гарна гэдгийг мэрэгч төлөгч нар хэлж байна хэмээн онцоллоо. Улсын хурлын хамгийн газраас өндөр насны тэтгэвртэй гарсан хамгийн ахмад наст нь хэдийн 80 насыг зоогуулсан байна. Улсын хурлын хамгийн газрын ахмадын хорооны дарга Эренчунгай хэлэхдээ ахмадын хороо бол улсын хурлын хамгийн газрын хамгийн том хилцүүдийн нэг үргэлж ахмадуудтай ээлтэй байдагт нь талархаж явдаг ташрамд илэрхийлэхэд таатай байна. Хууль тогтоох байгууллагын төвшинч тэр шаш шатны байгууллагууд ахмадуудыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах талаар анхаарч ажиллахыг нийт ахмад настунгуудын нэрийн өмнөөс хүсэж байна гэдгээ илэрхийлсэн юм а.